Сайн уу? Сибрайлас компаниас хэрхэн орлоготой болох талаар маш товчхон тайлбарлаж өгье. Юуны өмнө компани танилцуулъя. Манайх 1996 онд үүсгэн Орос улбаны улсын Новосибирск хотод үүсгэн байгуулагдсан. Өдгөө 60 нэмэх улс оронд үйл ажиллагаагаа явуулж байна. 4 улсад 5 үйлдвэртэйгээр олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүнүүдээр үйлчилж байна. За ингээд манайх анх үүсгэн байгуулгаж байхдаа 5 ширхэг бүтээгдэхүүнээр эхэлж байсан бол өдгөө 2000 гаруй нэр бүтээгдэхүүнтэй үүн дотроо биеийг сайжруулах мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд болно. Биологийн идэвхтэй гоо сайхны бүтээгдэхүүн үнэртэнгүүттэй байгаа. Ингээд бүтээгдэхүүнүүд маань маш олон нэр төрөл байдаг. За компани маань эко хандлагатай байдаг. Энэ маань амьтан дээр туршдаггүй хүнлэг бус үйлдэлээр бүтээгдэхүүнүүдээ гаргадаггүй, ямар нэгэн химийн орс найрлага байхгүй ийм компани байна. Бусад MLM компаниудаас манай компани юугаараа ялгардаг вэ гэхээр чамайг бөгрүүлэх ертөнд сан буюу одоо байглаас авдаг шиг адилхан өгдөг компани байгаа. За манай компани Сибирийн онгон зэрлэг байгальд ургаж байгаа зэрлэг эмийн ургамлуудаар бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэн гаргадаг шүү дээ. Тэгэхээр байглаас авж ийн тийм үү. Түн шиг адилхан байгальда бас өгч чаддаг. Ийм гайхалтай төсөл хэрэгжиж явдаг. Өдгөө 15 жилийн турш энэ төсөл маань хэрэгжиж байна. За 2024 оны байдлаар олон улсын лидерүүд маань улс орон болгондоо нийтдээ 187 га газарт мод тарьсан байна. За мөн энэ сангаараа дамжуулаад ховорцсон ан амьтад болон байгалыг хамгаалах үйл ажиллагаанд мөнгө хандивладаг тэр төслүүдийг дэмждэг байгаа. За ингээд манад 2 төрлийн бүртгэл байдаг. Давуу эрхтэй хэрэглэгч болон бизнес хамтрагч гэсэн бүртгэл байдаг. Одоо хоёулаа орлоготой болох гэж байгаа учраас бизнес хамтрагч гэсэн бүртгэлийг сонирхох байх гэж бодож байна. За бизнес хамтрагч бүртгэл маань энэхүү хоёр хөтөлбөр маань ерөнхийдөө тэг төгрөгөөр элсэж бүртгүүлдэг байгаа. За бизнес хамтрагч маань маш олон төрлийн боломжуудыг эдэлдэг байгаа. За манад 4 төрлийн орлогын төвшин байдаг. За нэгдүгээрт өдөр бүр авах боломжтой орлого байгаа. Энэ маань юу гэхээр зэрэг худалдаа авалт болгоныхоо 25%-ыг авах боломжтой. За жишээ нь төгрөгөөр бодъё тийм ээ. 400 мянган төгрөгийн худалдаа авалт хийлээ гэж бодоход таны ашиг 25 мянган төгрөг. Та өнөөдөр худалдаа авалт хийлээ гэж бодоход маргааш таны бүртгэлийн дугаар дээр 100 мянган төгрөгийн бонус ороод ирнэ. Түүнийг та дараагийн захиалганд ашиглаад дахиад өөрийнхөө гар дээр мөнгө болгоод авах боломжтой. Үүнийгээ та өдөрт одоо хэдэн ч удаа захиалахыгээд энэхүү 25% авч болно. Сард 1 удаа биш. Тэд эдэн удаа гэхгүй та өөрөө одоо хэрэг захиалга авч чадчих байна. Түүнийхээ хэмжээгээр тэр 25% болгоно авах боломжтой. Мөн дээрэс нь бонус буюу 25% маань ингээ бодогдоод яваад агцсан 31% ботлоо бас өсдөг байгаа. За ингээд орлогын дараах төвшин бол та Сибириэс 1 саяас 2 сая төгрөгийн орлоготой болёо гэж одоо бодъё тийм ээ. За эхлээд та ингэж бодох хэрэгтэй. Би ер нь надад тэдний өрнө орлох хэрэгтэй байна гэд дотроо бодчих хэрэгтэй. За тэр орлогоо бодчоо. Одоо тэр орлогынхаа төлөө хичээх нь шүү дээ тийм ээ. За орлогын 2 дугаар төвшин маань сард 1 саяас 2 сая төгрөгийн хооронд байдаг. Энэ одоо орлогын төвшөнд байснараа аялын хөтөлбөрт бас хамрагдах боломжтой. За миний хувьд бол энэ нэмэлт орлогын төвшөнд байдаг. Сард 2 сая 500 гаруй мянган төгрөг авдаг байгаа. За ажлын хажуугаар одоо энэ бизнес эрхэлдэг учраас миний хувьд бол өөртөө бол сэтгэл хангалуун байдаг. За дараагийн орлогын төвшин маань та Сибириэс одоо 2 сая 600-аас 11 сая төгрөгийн хоорондох орлоготой болёо гэж хүсэх юм бол энэ орлогын төвшөнд хүрэхийн төлөө хичээж ажиллах нь байна. За энэ орлогын төвшөнд хүрэх юм бол одоо энэ сарын цалингаас гадна авто төсөл орон сууцны хөтөлбөр бүр цаашлаад ингээд маш олон одоо цол даагаж олон долларууд ирдэг байхгүй. Тэрхүү долларуудыг бас авах боломжтой байгаа.
За ингээд орлогын 4-р түвшин буюу та Сибирээс сард 16 сая төгрөгнөөс дээш орлоготой болохыг хүсэх юм бол та энэ түвшинд хүрэхийн төлөө хичээх нэ байна. Энэ хэсэг бол маш чухал хэсэг байгаа. Шагнал урамшууллын төлөвлөгөө гэж байгаа. За энэ хүснэгтэн дээр ингээ харах юм бол тийм ээ одоо та манай тийм 18 ширхэг цол карьерийн төвшин байдаг. За цол карьерийн төвшөнд ахих тусам таны компаниас авах одоо хүндлэл, авах мөнгө бүх зүйл өсөж идэг. Маш их өндөр байдаг. За жишээ нь ингэж харъя тийм ээ. Бизнес тим 5,000 карьер дээр байх юм бол та сарда 1 сая 200 мянган төгрөгийн цалин авах боломжтой. За ингээд цаашаа жоох ингээд явъя тийм ээ. За энэ хардаа Рубин бизнес лидер гэсэн карьер байгаа байхгүй юу? За карьерд амжилттай хүрсэнд баяр хүргийгээд 200 сая төгрөг зүгээр л танд цалингаас гадна өгнө. Цалин нь бол 16 саяас 20 сая төгрөг байгаа байхгүй юу? Цалингаас гадна танд 200 сая төгрөг сайн ажиллаа гэд өгнөө. За карьерийн төвшнгөө хэрхэн нэмэгдүүлэх вэ гэж бодож магадгүй тийм ээ. За ер нь систем бол ингэж явагддаг. Манад маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэр бүтээгдэхүүн болгон маань ардаа оноо болж идэг. За жишээ нь Монголд одоо 2000 төгрөг нэг ширхэг оноо воноор бодох юм бол 1400 вон ойролцоогоор нэг ширхэг оноо еврогоор бодох юм бол 1 евро 1 оноо гэдэг ч юм уу тий. Улс орон болгоны эдийн засгийн одоо эдийн засгаас хамаарат оноонууд маань өөр байж байдаг. За тэр оноонууд хэр их байна тий? Хэр их байна? Түүрээ шилтгаалаад цол карьерийн түвшин тодорхойлогддог байгаа. За түрүү яаж тэгвэл тэр цол карьерийн түвшингөө ихсгэх вэ, тийм ээ? За тэхийн тулд та наачиг адлах ингээд хүмүүст боломжуудыг ярина гэсэн үг. За өнөөдөр одоо нэмэлт орлоготой болохыг хүсэж байгаа хүн бүр болохыг хүсэж байгаа шүү дээ, тийм ээ? Тэгэхээр зэрэг та хүмүүст худалдан авалтын 25% боломжийг яриад таны багт тэр 25%-ийг авдаг тий хэдэн хүн байна. Тэр хүмүүсийн бүх оноонууд тань дээр нэмэгдэж орж ирж байдаг. За тэр оноонууд нэгтгээд таны цол карьерийн төвшинг тодорхойлж орлогын төвшинг ч гэсэн тодорхойлж идэг байх нэ. Тэгэхээр зэрэг бид нар ярхал бизнес хийж байгаа. Та өөрөө бүтээгдэхүүнүүдээ хэрэглэнэ. Хэрэглээд гарсан үр дүнгээ бусдад танилцуулна. Авж байгаа цалин урамшуулаа бас бусдад танилцуулна. Таны багийн хүн бас адилхан яг бүтээгдэхүүний хэрэглэн авж байгаа цалин урамшуулуудаа бас хүмүүст ингээд ярина. Тэг ингээд цаашаа энэ бизнес бол ерөөсөө дандаа ярхал бизнес байгаа. Тэгж би хүнд хүчээр ажил бол биш. Ерөөсөө тархины одоо яаж энэ хүнтэй харьцах уу? Яаж энэ баг хүнтэйгээ харьцах уу? Тэг ерөөсөө л харилцааны бизнес, ярих бизнес байгаад байгаа. За ингээд аяллаа хөтөлбөр байна. За манад топ 3 хөтөлбөр байдаг. Аяллаа хөтөлбөр байна. Хүн болгон аялахыг хүсдэг тийм үү? Түрүү цалингаасаа гадна цол карьер ахих тусам одоо компаниас өгч буй цалин урамшуулал, хүндлэл, бонус өндөр байдаг байхгүй. За тэрний нэг бол энэ аяллаа хөтөлбөр байна. Машины хөтөлбөр байна. Та өөрийн хүссэн машина компаниар 100% төлүүлж авах боломжтой. 100%-аас гадна дахин бонус авах бас боломжтой байдаг. Энэ бүгд ерөөсөө сарын цалингаас гадна яриад байгаа шүү. За мөн хүний амьдрал биднэрт ингээд орон сууц бол маш хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр орон сууцны хөтөлбөр бас байдаг. Тэгэхээр ингээд харахаар та манай компанитай хамтран ажилласнараа бүх зүйл байгаа. Аялал байна. Одоо орон сууцны хөтөлбөр байна, машины хөтөлбөр байна. Эдгээр бол амьдралын чухал хэсгүүдийн нэг шүү дээ, тийм ээ. Мөн дээрэс нь нэмэлт орлого байна. За хамгийн чухал нь эрүүл мэнд байна. Танд чанартай, олон улсын стандартад нийцсэн тий үр дүнгээ маш сайн өгдөг бүтээгдэхүүнүүд бидэнд байна. Тэгэхээр зэрэг манай бүтээгдэхүүнүүд бол одоо бусдад санал болгоход тийм ямарсан одоо тийм хүний нүүр улаалахааргүй яана энэ хүн гэд хэрэглээд
үр дүнгүй үзэхгүй байх үедээ гэсэн тийм ямар ч айц байхгүй манай бүтээгдэхүүнүүд бол үнэхээр сайн байгаа. За тэр сайн гэдгийг та өөрөө ингээд өөртөө ихтэйгээр хэлэхийн тулд өөр хэрэглэж үзэх хэрэгтэй байгаа шүү. За ингээд компани биднийг олон талаас нь дэмждэг. За тэр маань юу гэхээр зэрэг бизнесээ хийхэд юу хэрэгтэй байна вэ те? Бид нэр сургалт хэрэгтэй. За сургалтыг компани ерөнхийлөгч маань хүртэл өгдөг байгаа. За та бизнес хамтрагчийн бүртгэл үүсгээд компани сайт руу орвол бизнес скул гэдээ байгаа. За энэ сургалтанд орсноороо та олон улсын лидерүүдийн сургалтуудыг авах боломжтой. Тэр дундаа бүр компани ерөнхийлөгчийн сургалтыг авах боломжтой байгаа. За энэ манай компани эрэгтэй ерөнхийлөгч буюу Юрий Гичев маань байна. Эрдэм шинжилгээ хүрээлэнгийн ерөнхийлөгч байгаа. За хамгийн чухал хэсгүүд болох одоо хэрэглэгчийн чатууд бид нар ингээд бүтээгдэхүүнээ бас бусдад санал болгоно хэрэглэгчээ хэрхэн яаж халамжлах вэ гэдгийг маш сайн одоо тайлбарлаж өгдөг байгаа. Мөн дээрэс нь олон улсын лидерүүдээс суралцахаас гадна биднэрт бас мэдээж одоо туршлага байгаа. Тэгэхээр зэрэг та бидний туршлагаас бас арга барилаа олж авах боломжтой. Мөн олон улсын лидерүүдийн амжилтанд хүрсэн түүхүүдийг, амжилтанд хүрсэн стратегиудыг та тэр хүмүүсийн одоо сургалтуудаас бас авах боломжтой. Энэхүү сургалтууд маань YouTube сувагт маань бол бэлэн байж идэг. За ингээд манай компанид бол бүх зүйл байна. Ингээ та өөр хүсэх юм бол юунд ч хүрч чадна. Тэгэхээр зэрэг та өөртөө итгээрэй. Манай компанитай хамтран ажиллаад манай багт нэгдэхийг хүсэх юм бол тэг төгрөгөөр бүртгэл үүсгдэг байгаа. Мэдээж шинэ бизнес учраас танд бүх зүйл нь шинэ байгаа. Гэхдээ та өөртөө итгээрэй. Хоёрдугаарт нэмэлт орлого олно гэдэг маань танаас нэмэлт цаг шаардна гэдгийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Зүгээр л бүртгүүлээ хийчих юм бол ямар ч орлого олохгүй тийм үү. Түүний төлөө хичээх хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй. Түүнийхээ хэрээр та орлоготой болно. Нэг бүтээгдэхүүнийг ингээд судлаад хүмүүст ингээд таниулаад түүнийгээ та ингээд өнөөдөр сошиал суваг дээрээ тавилаа гэж бодъё л да тийм ээ. За тэгээд хүмүүс үзээд тэр чинь ингээд дорн захиалга өгөх юм бол та ингээд орлоготой болчихж байгаа байхгүй тий. Тэгээд хүн өөрөө хүсэх юм бол бүх зүйлийг хийж чаддаг учраас та үнэхээр манай компаниас орлоготой болоод манай компани одоо үзэл баримтал бүтээгдэхүүн таалагдаж байвал хамтран ажиллаарай. Бидний үр таалга бол үргэлж нээлттэй боломж хүн бүрт өдөр бүр байдаг гэдэгт бол итгэдэг. За ингээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа.